Тэр ад жаргалтай. Маш happy. Яг нөө сонирхол нэгтэй хүмүүсээ олоод аавна гэдэг чинь бас гоё те. Яг тэднэртэйгээ нийлэхээр ер нь зоригч уу. Тэгээд Өглөө болгон маш баяр баясгалантай уулзна. Тэр би энийг хараад баясаал тийм ажил хийлээ инглээ тэглээгээл гэр орныхоо ч амьдралыг ярина. Тэгээд ирээд бас өөрснийхөө зорилгыг одоо ямар тэмцээнд яаж үйлдэхүүдээ зорилгоо ярина, хувцсандраа ярина. Өргөл жаз жавалтай байдаг да. Ер нь хүн тэгээд төрт хараа ер нь өөрийгөө ингээд маш гоё ингээд чөлөөтэй байх хэрэгтэй юм байли ер нь. Тий. Яа тэгэхээр чинь бид нар чинь нөгөө ажлын 8 цагтаа багтаад ажлаа хийх гээл одоо тэр ажлын төлөө цэцгээд шүү дээ тий. Тэгэл тэр багчл бид нар өнөөдөр зүгээр өөрсдөө хөгжүүлээд өөрсдөө чөлөөтэй байх гад яг өөр хөгжтэй зарцуулах цаг байлгүй л яах вэ? Тэрийгэ зохицуулчаад тэгээ ерөнхийдөө л бид нар ер нь хамт олноороо байж илүү happy байх байхгүй юу? Тий. Тэгээ бид нар чи ер нь анх нөгөө Батуул Дэмчийг гол дээрийг дасгал хийдэг хүн мэдэхгүй байхдаа алхах нь алхаад гүүх нь гүүгээд янз янзын л одоо нөгөө сонирхлынхуудаа эрүүл мэндийн төлөө сонирхлынхуудаа явдаг байсан бол Батуул Дэмчтэй бас би нөгөө хүн үнээс сонсоод Батуул Дэмчтэй уулзаад нэг хэсэг Батуул Дэмчийг дагаад бүжгэлдэг байсан. Тэгээ сүүлдээ бүгдээрээ бас тэнд очиж бүжгэлжсэн. Нэг өдөр Батуул Дэмч маань Эрдэнэ өрх шиг үрээд тэгээ ингээ манай би одоо ингээ энэ хүмүүс ингээ эрүүл мэндийн төлөө энэ хүмүүс надтай хамт өглөө болго ингээ өнгөө дасгал хөдлөө хийх юм аа. Тэгээд энэ хүмүүсийн гар хөлийн нэг жоохон засаж бариад жоохон бүжиглэх талд нь оруулж өгөөч гэгээд Эрдэнэ өргөж хандсан юм байлээ. Тэгээд Эрдэнэ өргөж маань Батуул Дэмчийн маань саналыг аягүй сайхан хүлээж аваад тэгээд аягүй олон өглөө бид нарт ирж өглөө болго өнгөө одоо ингээ тэр ковидын үеэр нөгөө яг ковидын бүжиг эдрийг бид нарт бол байнга заадаг байсан. Тэгээд тэр дундаа их гой цоглог бидний мэдхгүй одоо тэр нөгөө олон гадаадын нөгөө нэг хүсэл зоригоор нийлж бүжгэлдэг тэр хүмүүсийн энэ тентгийн хамтлагуудын бүжгүүдийг одоо бид нарт зааж өгдөг гэсэн хэрэг. Тэгээд бид нар тэр бүжгийг хийж хагаад нэг удаа Эрдэнэ өргөж маань нөгөө нэг төлөвлөгөөндөө оруулсан гэдэг бид нараас нэг хэдэн хүн аваад тэгээд бид нар нэг телевиз имжлэгт орж исэн. Тэгээ одоо нөгөө бид нарт өнгөө хөдөлгөөн зааж исэн учраас эндээс ингээд хэдэн хүмүүс аваад би ингээд төлөвлөгөөтэй ажилтаа ингээд оруулах гэсэн юм аа гэх. Тэгээд бид нар оролцоод тэгээд тэрнээс хойш Эрдэнэ өргөж маань ер нь би ингээд таамраас ингээд аваад тэр хамтлаг болов яадлаа манайхантай ярилцаад ялангуяа манай энэ Ахмад Урнаагч маань одоо Эрдэнэ өргөжтэй аягуулсаа ярьдаг л да бид нар ч нөгөө яг ээж шигээл хүндэлдэг. Тэгээд Урнаагч маань бас тэр нь аягуулсаа оролцсон. Тэгээд нөгөө Ахмадын хамтлаг гэдгийг зохион байгуулад одоо нэг л мэдэд бид нар 3 жил болсон байна шүү дээ. Тэгээ хамгийн залуу нь би. Тэгээ анх би ч нөгөө аяг өгдөөд явдаг байсан. Тэгээд гол дээр 1-2 жил яваад тэгээ одоо энэ хамтлагтай бүжгэлээ 3 жил болсон байна. Тэгэхээр чинь би энэ хооронд ерөөсөө эмнэлэг твтэж өгдөг байхгүй. Тэгээ би үл яг энэ нөгөө хөдөлгөөн эрүүл мэнд гэдэгт бол одоо үнэхээр бат зогсдог. Өөрийнхөө төлөө яг өгдөөд л хэвлээд эм угаал байвал жин дэмэгдээл улам л өгдөөд байна. Хөдөлгөөнтэй хамт олонтой одоо ингээд өглөө болгон сайхан аяс сонсчтой өглөө болгон чадварлаг багшаар одоо ингээд хөдөлгөөн заалгаж өглөө болгон хамт олонтойгоо уулзаж ярьж бүх ингээд сэтгэл зүрхээ хуваалцдаг учраас би улам эрүүл болсондоо одоо маш их баяртай байгаа. Хамгийн анх бид нарыг энэ сайхан эрүүл мэндийн зам руу хөтлсөн Батуул Дэмчтэй маш их баярлалаа. Мэргэжлийн одоо багшийн хувьд биднийг голохгүй ийм сайхан хамтлаг байгуулж биднэрт үргэлж тэр сайхан мэргэжлийнхээ өв соёлыг биднэрт үргэлж заадаг Эрдэнэ өргөжтэй бас маш их баярлалаа. Тэгээд энэхүү сайхан хамтлагт сэтгэл зүрхээрээ өөрсдөө санал бодлороо нийлж хамтлаг болон бүжгэлдэг хамт олондоо бас маш их баярлалаа. Хамгийн залуу шавийн хувьд та бүхэндээ бүгд нь хайртай шүү. Эрүүлэг урт наснараа гэж хэлье да. залуу хүн гэж хэнийг хэлэх вэ гэж. Хүмүүс бол ингээд нас хэлээд штэ тий. Гэтэл чи юм сурж байгаа бол чи залуу хүн. Яг тэгэхээр ирээдүйд илтгэхэд штэ тий. Чи сурахгүй өөрийгөө хөгжүүлэхгүй бол чи хэд настай байх нь хамаахгүй. Чи хөгшөө хүн гэж. Гэтэл та нар болонгод
тэмцээр бэлдээд байна шүү дээ тий. Өдөр болгон бэлтгэлээ хийгээд байна. Их чинхэд юу хэд настай? Би одоо 70 настай. 70 настай. 70 хүрсэн. Тэгэхэд би одоо сэтгэлээр бол залууд явж байна. Ааха. Тий. Хөрвүүлж хөдөлгөөн хийж байгаа учраас өөрөө бас одоо ингээд гэртээ сууж байгаа хүмүүсээс бол илүү л хөдөлгөөнтэй гэж бодож байгаа. Ааха. Тэгээ одоо энэ нөгөө за гадаанаа ингээ хөдөлж байгаа байдал чи бие махбод төр ингээ харагдаад байна шүү дээ тий. Тэгэхээр чинь сэтгэл дотор бас ингээд нэг хүний нэг баяр хөөргийнхэн бол рейтингийн нэг хэмжээ харагдаж байна. Зарим бол нэлээд доогор гундаад ингээд хүмсэл дагнаад явж байгаа. А заримуд бол ингээд дотор нь нэг баяр хөөрг байж байгаа шүү дээ. Бид нар чинь өглөө болгон зоригтой. Ажилдаа яг л ажилдаа. Манайхан ихэнх нь харин ажилдаа. Ажилдаа болохоор өглөө эрт 6:30-аас суулдаг ажил судлахаас өмнө. Аа. Тийм тэгээд тэднэртэйгээ зэрэгцээд би ч одоо энэ дүүн дандаа миний дүүнэр 50 гартай 60 гартай өнгөж олцгаа. Эднэртэйгээ би одоо яг эднэртэйгээ үеийн эмчгэр ийм сайхан явж байна да. Өглөө ингээд хөдөлгөөн хийж гаад тэгээд ажил руу орж байгаа шүү дээ тий. Тэгэхэд ямар байдаг вэ? Ирч хүчтэй өглөө ирч чинь тасгалаа хийгээд 8 цаг би ч одоо ирээд 7:30 хэд яраад яваад ажил бачаад. Тэгээд тэр өдрийн ажлыг ирч хүчтэй энерги сатал ажиллах юм дээ. Манай доромчууд бол ингээ гой бүжгээрээ ингээд гой хөдөлдөг юм байна. Энд чинь ингээ соёл яваад байна шүү дээ тий. Ингээ зүгээр ажил гэр гээд яваад байдаг. Иймэрхүү ер нь клубуд орнотод ер нь хэрэг байна. Бүжгийн клубуд. Шугам бүжгийн 3 клуб байна. За. Нийтийн бүжиг бас байгаа. 3 4 байгаа шүү. Нийтийн бүжиг. Нийтийн цэнгэнт бас явдаг. Манай хатнаа өгч нөгөө цэнгээд бүжгийн хөгжмийг дараал яваад байгаа бох тий. Өчигдөр би хатнаа өгчдөө таарсан чинь нэг залуу яваад байгаа байхгүй. Байк онцсон. Тэгээд нэг савхтай. Тэгсэн чинь багш нь дэтгэвтэй гараад ингээд юунд дэтгэвэртэй. Хамгийн сурагч ах үед чинь хатнаа ямар байсан яг л тэр хിവэрэ байгаад байгаа ч тий. Тэгэхээр манай хатнаа ч өөрөө бүр тийм эмоцтой аюу ирч хүчтэй. Би бүр таныг чи одоо бүр юун залуу вэ гэж харсан чи бүр багш өд идэх шүү. За, сага хаварч шинэ авшаа. Сахаа. Янзын гоё шүү тавчтай нэ. Салхинд гараад Хаашаа өдөрч? Сэмдэнгүүр орчод ирлээ. Оо, за. Сэмдэнгүүр ороод одын өвөө харж байгаа. За. Одын урсгал сайхан харж байгаа тэгээд. Салхинд орчод ирлээ дээ. Тэнийг ингээд хойдүүр. Гоё юм шүү багшаас та гоё харагдаж байна. Нөгөө хөдлөг тусам хүн эрүүл явах юм байна гэдэг мэддэг. Гэтэ тэр яаж даван гарах уу гэдэг зүйл шүү дээ. Яаж залхуурлаа даван гарах уу? Өөрийгөө яаж ажиллах уу гэдэг. Гэтэл бүжиг гэдэг чинь энэ чинь нөгөө дуртай юмтай нь хослоод ороод ирэнгүүт энийг бүр ингээд хийхгүй чадахгүй байхгүй. Өнөөдөр бид нар голцол 60 гарцсан хүмүүс байгаа. Тэгээд бүгд эрүүл өглөө болгон дасгал хийж байгаа болохоор тэрэн дээрээ л өөртөө том хөрөнгө оруулалт хийж гэнэ гэсэн үг. Тийм ээ. За хань ижлээд нь яаж хэлж явж байна? Маш тийм дандаа дэмжиж шүү дээ. Манай чинь ер нь бүгдээрээ таньжтэй хүмүүс хань ижлүүд маш их дэмждэг. Эцэг уралдаад явсан дэмжин өглөө болгон явсан дэмжин ар гэрээ дааж мундаг хүмүүс байдаг манай. Ер нь ар дээр дэмжиж байгаа учраас бид нар амар чөлөөтэй явж байгаа. Ажлаа зохицуулаад тэгээд ерөн бүлүүд энэ хүмүүс яг одоо ингэ ажиллаад байгаа. Хөдөлгөөн эрүүл гэдгийг мэдээд байгаа хэрнээ өөртөө нөгөө цаг зарцуулж чадахгүй байгаа. Цагаа зохицуулж чадахгүй байгаа. Тийм учраас нөгөө өөрийгөө ялан дийлэлтэй бид нар айгүй юу байгаа ахгүй тийм. Би бол өөрөө бас л энэ эднүстэйгээ ингээд 3 жилийн өмнөөс энэ найрамдтай л танилцаад ингээд энэ хамтлагт ингээд нэгдэл явж байгаа хгүй. Тэгээд яагаад анх ингээд тийшээ очин гэвэл бас л би ингээд эрүүл мэндийн асуудалтай жоохон ингээд тур муур одоо тий хөдөлгөөн хэрэгтэй гэж явж хахад тэгээд тэнд очиод өөрөө сайн дураараа л явсан. Энэ хамтлагуудаа ингээд бидэд ингээд санаа нийлээд ингээд бүгдээрээ ингээд явж байгаа болохоор гоё яацсан. Одоо бол ерөөсөө өвдөх байх юм. Ерөн бол ингээд би бас ажил хийдэг. Яг дэвтгүүлдэ гарч л да. Гэтэл бас ингээд зүгээрээ чадахгүй ингээд ажил хийгээд тэгээ энэ хөдөлгөөнд бас орох чадахгүй өдөр болгол ингээд хөдөлгөөндөө ингээд яваад ажиллаа хийгээд аягүй ингээд ирч хүчтэй байдаг. Хичнээн хүүхдүүд одоо хамрагдаж байна. За манайх 36 хүүхэдтэй үйл ажиллагаа хийж байгаа. 3 ангитай. 100 хамтлаг
За 10 хамтлаг. за Тэгээд цэцэрлэг насны цэц хамтлаг гэдэг 3 хамтлагтай за. ажиллаа болж байгаа. тийм нууц товчоол нэг Захилбаа гэдэг захилбаа 100, захилбаа 10, захилбаа цэц гэдэг. за. Монгол нэрээр өгсөн байна. Мэргэжлийн хувьд одоо энэ бүжгийн мэргэжлээ. Тэгээд бүжгийн багш тасалж ажилладаг ажилладаг. Хаана 12 онд соёлын урлагийн сургуулийн соёлын сургуулийн бүжгийн багш тасалж ажилладаг. за. Одоо энд ер нь хэдээс хэдэн насны орчмын хүүхдүүд байна. Одоо энд хамрагдаа гэвэл За яаж вэ? хамгийн бага нь 5 настай байгаа. Тэгээд хамгийн том нь 8 дугаар анги байна. Тэгээд тэр насны бүх хүүхдүүд хамгаалж байна. За. Тэгээ энэ танаа байрлал чинь хаана байрлаж байгаа вэ? 19 дугаар байрны зүүн талд баруун тишээ харсан хаалга байна. Толготой үү. Тэгээ Эрдэнэ өвчин удирдлын доор бид нэр бас 3 жил ирсэн байна. Тэгээ тэмцээн уралдаанд олон улсын тэмцээнд Азмадад орсон. За. Дандаа амжилттай За. оролцсон да. Сая ч гэсэн бид нэр сая тэмцээнд оролцоод урд медаль авсан 3 төрөлд оролцсон. Тэгээ Папари халашмо нэг челленж. За. Тий. 3 төрлийн 3 төрөлд 3 Алт мөнгө хүрэл медаль. за хизээд энэ. Би бас юунд нь орсон, солдад нь орсон. Тусгай хоёр орсон. Ямар гоё юм бэ? Бас олон цомтой. Энэ даханд олсон цом. Юу нэг чи хаана үлээ юм чи Эрдэнэтэй хаана вэ? Эрдэнэтэй чи алтчаа. Алт чи томгүй. Цомтой. Энэ нөгөө манай эгчнэр одоо нөгөө цом шагналуу дотор төөрөөд байна тий. Ийм л олон гэж ойлгочих тий. Манай ахмадууд сая сүүлийн тэмцээнд бол маш өндөр үетэй бэлтгэсэн. Бүр тамирчны нэг төвшин бэлтгэсэн. Өөртөө болон би бас хажууд болоод. Сая бидний манайс мод үчиг манай 5 агш минь Нэг хэлсэн. тэгээд бэлтгэсэн шүү дээ. Одоо ч гэсэн бас Монгол хэлний сэтгэлтэй орчоод мандаа бас мандаа багштай орчод байгаа. Тийм байна тий. Тэгээд мэрэгжлийн Угсаад мэрэгжлийн хүмүүс. угаасаа Эрдэнэ өвчин шүү. Тэгээ одоо бас бүрэлдэхүүнээд бидний багшуулаад явж байгаа юм. Лав багш мундаг багш. Маш сайн. Хүүхдүүд нь юу гэж энэ спортер хичээлж байгааг хараад юу гэж Тэгэж шүү. Одоо ингээ хөнгөн шингэн эрүүл явж байхад дуртай. Ээж ингээд өглөө болгонд ажилд явдаг. Тэгтээ тэргүй мэднэ. Өглөө болгонд ажилдаа өмсгөл ингээд яваад өгдөг. Өдөрт ирдэг, цаг ирдэг бүгд ингээд. Ээж маань ингээд хөдөлгөөнтэй хамт олонныхаа дунд явж байвал болоо. Эрүүл байвал болоо гэж баярлж яадаг манай хүүхдүүд. манай хөвгөл ч гэсэн тийм. Ээж яах бас тэнцэнтэй явлаа. Манай ааш энэ бас медаль авах явлаа юм гэсэн шүү дээ. Шууд бүт медаль авах явах гэж нүл гэдэг жоохон багтаа. Хэрвээ хөдөлгөөд өвдөх юм бол тэгээд хүүхдүүдийнхээ санааг л зовоож байгаа юм байна тий. Хөдөлгөөнтэй манай хэд аягүй дуртай. Тэгээ би өөр нь эгч нас ажил хийж байхдаа аягүй толгоо өвдөд даалтын юм хөө гэсэн. Одоо би энэ нэтгэрт гараад одоо 5 6 жил болж байна. Энэ дасгал хөдөлгөөнд явснаар их юм даалтын юм болчихсон шүү дээ. Болсон. Хүүхдэд тэгдэг гэдэг байгаа шүү нөгөө хэлснээр хүмүүждэггүй үйлдэлээр ингээд харуулж ирэх. Тэгэхээр та нар бол бидэрт бас маш гоё үлгэр төрөлийг харуулж байна. Тэгээ өнөөдөр өглөө босоод та айлынхаа клубээр ирсэндээ бас их баяртай байна. Сонирхолтой сайхан аялал байлаа. Цаашдын нь урлагийнх нь спортын үйл ажиллагаанд амжилт хүсье. Бид бас ажил амжилттай маш их баярлалаа. Бидний бас сарж ирж биднэртэй ярьсан маш их баярлж байна.